бид хэд одоо Италийн Милан руу явж байна. Тэгээд нөгөө Шаманаас Фликсбас автобусанд суугаад Итали талд нь гарч ирж байгаа шиг байна. Арайч орой бухаа. Үнхээр гоё юм. Тэр бараг Монблан бол маань бахаа. За ингээд Сфорца цайз чи юу юм бэ? Ээжи гарын дээр. Наминых дээр зүүхэн бигээс унагцсан. 1368 онд анх Висконти удмыг эхлүүлж дараа нь Сфорцагийн гэр бүл өргөтгсөн юм байна энэ цайзыг. Би нөгөө Леонардо да Винчигийн ном уншсан гэдсэн шүү дээ. Тэн дээр энэ Сфорца гардаг байхгүй юу? Людовико Сфорца гэдэг. Тийм. Ивент тэтгэгч нь да Винчигээр зураг зурулдаг тийм Сфорца гэдэг хүний талаар гардаг байхгүй тэр номон дээр. Аавынх нь нөгөө уншсан аудио ном дотор нөгөө хаалгачин дээр урд харагдчих. Ялтын хаалга. Это тим ялтын хаалга яриад юм. Яа. Тим ялтын хаалга биш. Яа. Аа хэдэн Франц руу орж иржээ. Италид явж байгаа. Италич ер нь бас юм уран баримт. Toyota Prius дээ. Ер нь бол Итали, Франц ер нь Toyota Prius. тийм байна. Аква. Дүүслэх урлаг сэргэн мандалтын үеийн зураач нар, уран бүтээлчдийн гэлөө баримтчдын үлгийн нутаг юм да. Ер нь өчтөр нөгөө Шамоны интертж байгаа уулархаг газар байж байгаад Миланд ирсэн чи бас халуун. Халуун биш. Өнөөдөр чи аав нь жиг нарны шил авдаг өдөр юм биш үү? За тэр сүүлдээ хэсгээр алхаад тэнд нөгөө юу харагдаж байна? Парист байсан ялалтын хаалганы одоо Итали дахь ялалтын хаалга гэх юм уу? Милан дахь тийш очно хэдүүлээ. Манайхаа энэ тэнд хараа Парист. За энэ Италийн Миланд энэ төр явж байгаа гарт чи юм зүүж өгөө. Тэгээд ийм улаан утас сахиус шиг юм зүүх гэж оролдох юм бол үгүй гэж. Юу вэ? Тий зүгээрээ. Ямар нэгэн мөнгө төлбөр дараа нөхөн нэхэн. Та эдийг залхилна. Жишээ нь миний гар дээр нэг бачка шууд сахиус тавьчихж байгаа байхгүй. Зүүжих гээд болохгүй. Мөнгө нэхэн. Намайг бас нөгөө Эйфел таврын доор явж хахад нэг бачка гарын үсэг зуруулах гэсэн. Тэр бас мөнгө нэгтгэх гэсэн шүү. Тэгэхээр та хэд Европт ялангуяа аялж байгаа үедээ за ер нь ингээд өгөөч тэгээд өгөөч ийм юм дээр гарын үсэг зураад өгөөч энийг нэг зүгээд үзээч гэсэн юмнаас татгалзаараа. Бүр гартайгаа холбоод уяа өвчдөг. Тэгээд мөнгө авчиж тайлдаг энэ төр гэж сонссон. Тэгэхээр болгоомжлоороо ер нь бол уучлаарай завгүй байна уучлаарай үгүйгээд урагшаал харж яваарай гэж захий. Би түр ялалтын хаалга гэж буруу хэлсэн байх шүү. Инхийн хаалга гэж нэрийг солисон юм байна. 1807 онд Наполеоны тушаалаар анх эхэлсэн ийм инхийн хаалга. Бүтэн тэр чигтээ гантгаар хийгдсэн ийм хаалган дээр хэлсэн байна. Харуулъя. Ялалтын хаалга яг энэ. Ялалтын хаалгатай ер нь бол андуурхаар юм бэлээ. Тэг яг ингээ анзаараад харуул их өөр юм байна. Шал өөр юм байна. Би яг их ерөнхийд нь ойлгодог. Ялгааг нь сайн мэдэхгүй байсан. Тэг яг ирж үзээд их ялгааг нь сайн мэдж авлаа. Өөр юм байна өө. Тэ бороо.
За зургийг аваад. Зураг авахлаа. Энэ Диорынхаа хажуу зогсоод байгаа юм уу те? Диор л орох гэдэг юм. Уруулын бодог авнаа. Диор ч уруулын бодог энэ төр байд юм уу? Байна штэ. Уруулын бодог пүүдэр мүүдэр гэх. За. Зархуу да. Орё да. Тэр хүүхэд лего хайгаад байгаа байхгүй юу? Легоор орохгүй. Лего хайгаад. Идмээрээ. Идмээр байна. Лего аммаар байна. Сүтэн гэдэг нараа. Диорын уруулын бодог аммаар байна. Ямар хэцүү юм бэ? Юмаа идэх. Явъя. Юм идэх. Италич одоо шумууд. Ямар том шумууд вэ? Хүү. За бид чинь Италид юу идэж болох юм? Үндэсний хоол нь юу вэ хараа? Пицца. Итали пицца, Итали паста. Юу нэг шницэл гэсэн штэ. талханд яасан юм? Бос ороосон гэлөө. Шницэл гэсэн. Талханд дүүрсэн юм. Тийм. Ямар ч нэг шницэл хийсэн. Тэр Макдоналдс орох юм уу? Би нэг хоол харсан нөгөө ямар будаа гэлөө? Тийм. Үндэсний хоол нь будаа гэсэн. би түрүүн тэмдэглээд авцсан тэрийг идэх гээд. Тэр чинь хараа ийм юм байлээ. Италийн үндэсний хоол юу? Шафрантай будаа гэсэн нэрээ. Тийм. Шафрантай будаа Милан хотын үндэсний хоол гэж байгаа. Дараа нь хуурсан махын шницэл, тосонд шарагдсан туглын мах. Өрөвдөд идэж чадах уу? Котелета аула Мианисе гэдэг юм байна. Нэр нь. За тэгээд Пенетони гэдэг Милан гаралтай Христийн баярын билүү. Яг хоо Христийн баярын билүү ч гэсэн 100 хавар ер нь олддог гэж хэлээ. Тэгээ Миланд үүссэн коктейл, за нөгөө Жилето гэдэг Итали заримгийн хүүхдүүдтэй амсуулсан байхад тэгээд очиж байгаа юм да. Манай ч амсахгүй да. Манай хоёр уух баха зарим. За түр бай хоолны Итали хоол идэж үзээд амтныхын талаар ярилцъя. Хуваалцсан. За бид нар өдрийн хоолоо идэхэд тэгээд нөгөө Италийн алдарт пицца паста идэж үзэж जैन. Тэгээ одоо пиццагаа идээ. Хатуулнаа таны нөрөг спагетти. Гэтэ манай монголчууд ер нь гоё хоол идэв юм байна. Энэ бол Монголд идэх пицца шиг л байна. За одоо пастагаа амсаад үзэх. Танах гоё юм байна. Би устгаатой. Гоё нөө. Бүгдээ гоё. Гоё амттай. Замаа уу. Тэр ажуулсан юм уу? Хоёрлах. Замаа гэж. Нэр Итали шумуул амар үт юм байдаг шүү. Шумуулын тустай ирээрээ. Гэж анхааруулъя. Эсвэл буугаад хэд хазуулсан те? Нэлээд хазуулаа ийс. Ээжиг нэр яг шумуул хадчаад дээж тэр цоржсны алаа дээд цус гарсан ш. Хүний цус Итали шумуул алдаа ийс те. аха. Герман шумуул алдсан. Франц шумуул алдсан. Шумуулын ангууч Хитлман гэж мэдгүй. Яа. Маргарита пицца нэг юм хөө. Пиццач нэг бөөрөнхий байгаад 4 савнд хийгээд 3 зүсдэг бол энд пицца 100 юм байна. Нэрээ. Үснэрээ. Идибэ. Миний ханста саван дөрвөлжин пиццаан бөөрөнхий зүсгэн дөрвөл
Squid Game. Watching boring heat or watching Squid Game. Тэр нөгөө сүмман харагдаж байгаа тэр хоол идэнгээ бас зураг дараад өгчийгээд сүмтэн зураг аваад игээ гэсэн чинь манай уу ямар поз байсан гэж хардаа. За сүмтэг авахулж. За. Ингэж авахулдаг нэ сүмтэг. Нээрэд ингэж сүм орж байгаа байхгүй. Хөөхөн боз байна уу? Яа ингэ түрүү амсаасаар яг Итали хоолыг амс үзээд хэлээ. Нэр энд яг бидний идэж ирсэн нөгөө. Миний охин яриаг нэ. За. Идэх тухтай хоол нь ямар байна? Гоё байна уу? За. Аммам яасын. Ингэж яагаад идэх бүгдээ? Яа нөгөө Дуомо гээд Европын хамгийн том готик сүмийн нэг. Энэ сүм маань ерөөсөө түрүүний бид хэдий бичлэг хийгээд байсан нөгөө бэрэн дэлгүүрүүдийн нөгөө худалдааны гудамжны яг хажууд байт юм байна өө. Ийм ойрхон. Бас л гантгин чулуугаар хийгдсэн, ягаа гантгаар хийгдсэн. За, ийм сүм дээр ирлээ. Энэ сүмийн бүтээн байгуулалт нь 1386 оноос эхэлсэн гэж байгаа. Тэгээ 1965 онд албан ёсоор дууссан. Тэгээ өнөө хүртэл бага зэрэг засвар үйлчлэгээ хийгцээрээ 600 гаруй жил ер нь баригдаж байгаа гэж сонссон. Одоо энтлийн их бол энтлийн ханыг бол зургаар орлуулад хийсээр л байгаа юм байна. Энэ хараа. Засвар үйлчлэгээ хийсээр л байгаа юм байна. Энтлийн хананд бол. За нэг ийм гоё сүм. Энэ яг хэлбэр хийцсэн нөгөө орой энтер нь бол Германы нөгөө Көлн дээр үйдэг сүмтэй адилхан юм байна. За урт нь 150 км, өндөр нь 108.5 м гэж энэ хамгийн өндөр самхат нь. Тэгээ багтаамжинд 40,000 хүртэл хүн багтаж чаднаа. Тэгээ ийшээ орж бас бичлэг энтер хийж болох юм байна. За Итали зарим ямар амттай байна миний охоо? Ямар байна? Гоё байна уу? Чи энжил болсон юм уу? Очим Лего энд рүү орсон. Бишээ Легоны дэлгүүр рүү орсон. Хязаа гарч ирэх юм бүү мэд те. Тэр хооронд бит хоёр сэрүүцэж байна. Италид ирсэн нэг Итали зарим идтэй юм яа. Легоноос уйдахгүй нэг хүү ага байна тий. Ямар гоё энжил юм бэ? Дан чи энжилийн духан дээр шумал хацсан тий. Зэрэг. Миний охин чи ямар жилтэй бэлээ? Ямар жилтэй юм? Панда жилтэй шүү. Өөр миний охинтой адилхан панда жилтэй хүүхэд байна уу? Бага юу? Өөр хэн панда жилтэй юм? Би. Миний охин панда жилтэй. Өөр хэн панда жилтэй вэ? Би. Миний охин л ганцхан панда жилтэй юм шиг. Энэ хавийн худалдааны гудамжийг би одоо хараадахын нэрийг. За ер нь нэг Италид миний судалснаар 3 том худалдааны гудам байх шиг байна. Жаахан үнэтэй тансаг брэндүүдийг түрүүний тэр нөгөө шилэн дээвэртэй Галерея Vittorio Emanuele 2 гэдэг. Энэ бол жаахан үнэтэй брэндүүд нь байдаг юм байлээ. Жаахан тансаг зэрэглэлийн гэх юм уу? Үүдэндээ хамгаалагчтай. Дотроо баг хөнгүү тийм брэндүүд байсан. За тэгээд дараагийнх нь Quadrilatero della Moda гэдэг энэ хэсэг. Яг энэ хэсэг. За тэрний дараагийнх нь түрүүний бид хэдийн очсон Corso Buenos Aires гэдэг.
За Via Torino гэдэг хэсэг нь болохоор бас л худалдааны гудам юм шиг байна шүү дээ. За ер нь нэлээд худалдааны гудамуд та. За ингээд бид хэд Милан хотоос Венец руу хөдлөө. Милан хот таалагдсан аа. Дахиж ирэх үү? Ирнэ. Бид хэд чинь Вьетнамд жижигрүүлсэн Венецийг бол үзсэн. Гэхдээ одоо жинхэнэ Венецд очихоор явж байна. Дөнгөж хөдлөө. За тэгээ Венец хотыг удахгүй үзүүлнэ. Амар юм тий. Бид дөрөв арай гараад ирлээ. Одоо оройд ирж таасан. Маргааш талын үзээ за өдөр тий. За Вьетнамын жижигхэн нөгөө Венецтэй харьцуулахад ямар санагдаж байна? Яг яг ивэл алуулт юм байна. Том юм байна, илүү том. Тэгээ илүү хуучны. Өчтөр орой ирснийг бодоход өдөр арай дээр шүү, тий? Орой жоохон айцтай юм шиг. Ер нь бид их усны айцтай юм шиг байна. За ингээд Венецийн сонирхолтой хоёр зүйлсийг харуулъя. Яцгай. За яцгай. Нэрийн цамцыг би Вьетнамаас авсан шүү дээ. Вьетнамын Венецээс авсан цамцаа яг Венецт нь үнсдэг юм байна. Венецээс бид нар худалдаа авалт хийсэн. Уужим юу авлаа? Сүүр. Хараад ач. Ийм сүүр. Миний анхны ийм чихэн бүсдэг юм. Болгоо. Одоо би шинэ. Энэ миний шүү. Ийм малгай авсан. Энэ нь миний шүү. Шинэ малгай хийж байгаа гинэ. За тэгээ Венецийн гудамжаар бид зөр алхаж байна. Энэ юу авсан хата? Ийм худалдаа авах хийжээ. Би зүгээр орооцолтойг нь гаргаж өгч байгаа юм миний биш. За. За цаашаа явцгаая. За. Венецийн гудам бүр нарийсаад нөгөө би зурж авахгүй гудамжтай гэж сонссон байхгүй юу? Тэгээд тэр гудамжаа хайгаад одоо ирж явах шиг байна. Хараа. Би төвд нь ирээгүй байна. Хүн зүрх зайгүй гэж байна. Тэр гудамдаа бараг ирж явах шиг байна. За. Өөтрийн гүүр гээд нэг гүүр Оо байгаа гэсэн. энэ хараа. Нэрээ өөтрийн гүүр гээд нэг гүүр байгаа гэсэн. Тэр өөтрийн гүүрэн дээр хэн нь өөтрөхтэй зураг авах вэ? Би л авах шүү дээ. За. За ингээд амар том юм биш би жижигэн гэж бодоод байсан чинь. Тэгээ одоо нэрээ одоо хүртэл энэ нөгөө Венецтэй ажиллаж амьдардаг хүмүүс байдаг гэж илээ. Тий. Тэд нар хичээл сургуультай сая цэцэг өгч байгаа байхгүй манай хүн. Тэгтээ авсангүй гэж. Авал евро нэг шүү. Тэгээд энэ нөгөө new balance чи байгаа болов. За юу үстэй арайчтай. Байсан. Тэг хичээл сургуультай заваар явдаг гэсэн. За ийш хараад. Би нөө заримганд очирлаад заримг аваад гараад ирэх хооронд манай энэ хэд баг кино хийсэн байна. За харуулъя заяа. За ийм л юм болсон. Ямар энэ киноны нэр нь юу гэсэн бэ? Тосгоны хүүхдүүдийн амьдрал 1-р анги. За харуулъя та нарт. Oh my god.
Юу хийж байгаа хүүхдүүд вэ? Баян. Хараач тэр бүр балгаж байгаа энэ хараа. Баян тэгээд ядуу хүүхдүүд. Оо. Баян ядуу хүүхдүүд. Яна. Сууж байна. Нори. Ийм малгай одоо Венецээс л авах ёстой байсан гинэ. Чихэн хөдөлдөг юм байна. Дасна. Миний гартаа нори гимээ унтаад байдаг зав. Оо, имээ унтчихийдэг зав. Хари. Чинийх дээр байна та имээ уун. Итали зарим ямар байна? Гэхдээ та нар ямар амар орчинд идээд байгаа юм бэ те? Энэ хэдийг хардаа. Ийшээ би явж үзтiin юм. Энэ кинон дээр гэхдээ нэг иймэрхүү юмнаас цогтш мухтаал те. Яг нэг киноны орчин юм аа. Яг ингэ зогтдаг гинэ. За болоо минийхөө өвдгөө шалбалчин. Хүн гараад ирнэ. Хүн гараад хаалгангоо тапг авчил аль хаалганаас авсны чи би мэдэхгүй штэ. Яг энэ хараараа. Өчтөрхөө эндээс нэг хүүхд алгуулсан гэж штэ. Тэр. Яагаад энэ аягтаг авдаг вэ? Хилээч. Бичээдэг аваад яа. Бичээдэг аваа газар унгаад. Аваад газар дээр нь унгасан. Женевт аваад зогсож явахад л унгасан тий. Би тэг стартагаа юм шиг харагдчихээн үү. Тэгж харагдахгүй байна. Та яг энэ палан дээр бол зүгээр л яана би гэр бүлээ ингэж амар ядрааж байгаа юм уу? Хэрвээ та нар Венецд ирэх юм бол нөө ийм чулуун зам ихчлэн иймэрхүү чулуун замтай шаттай учраас хүүхдийнхаа тэргийг буудаа үлдээгээрэй. А том дугуйтаа бол яг бүр гол руу орохгүй ингэ явчнаа захаар бол. Тэ? Надад өгч байгаа юм шиг ирсэн ээ. Хогийн сав руу ямар гинт хэрэгж байна. Явъя хүүхдүүдээ явъя. За нөгөө манай хүний хүсэлээсэн хүн зүрх зайгүй тийм гудамжинд нь ирлээ. Хүн зүрх зайгүй гудамж одоо байдаг гэд хинээ сонссон. Тэгээ одоо тэр илүүгээ ири гэсээр байгаа. Тэндээ ирлээ. За ийшээ нэг юм. За ийшээ нэг юм. Өстөл хөл тавих цаа авсаа. Чамд ямар минийхөө таалагдж байна уу? Таалагдж байна. Хитэж байгаа ядарч байна уу? Өвчнээ ядарч байна. Миний гадар цог хэрэгтэй нэ. За ойлголоо. Аав локейшн харъя да. Энд нөгөө нэг алдартай гүүр байгаа гэсэн. Тэр гүүрийг үзчихээ. Хүүхдүүдэд амраа. За хаана ирсэн бэ? Венец. Энэ юу гэсэн бэлээ? Энэ одоо нөгөө ямар марк шиг Сент Маркс мэдгүй маркч. Сент Марко. Энэ ихтэй аим гоё харагдчих. Энэ тэнгэр мэнгэрийг хараа. За энэ 930 орчим жилийн настай Сент Марксын сүм байна. За энэ талбай нь